За бүгдээрээ сайн байцгаана уу? Росли Тарот ээлжид мэргээрээ та бүхэнтэйгээ уулзах гэж байна. За өнөөдрийн маань мэргэний сэдв та түүний бодолд байна уу гэсэн юм сэдвээр хийгдэх болно. За нэмэлт уншлагатай орж байна. Нэмэлт уншлага тэр эргэж ирэх үү гэсэн ийм сэдвээр хийгдэх юм аа. За мөн өдөр олон хувийн уншлагууд маань хийгдэж байгаа учраас та пэйж болон Instagram хаягаар хандаад цагаа аваарай гэж хэлье. За ингээд бүгдээрээ өнөөдрийнхөө уншлагыг эхлүүлцгээе. За энэхүү картнасаа сонголтын картаа авах болно. За групп 1. За групп 1-ийн маань сар гэсэн картын сонголт гарч ирж байна. Moon. Групп 2. За энэ картаа тий. За эхний картаа энэ баг 4 карт гараад ирлээ. За Six of Swords гэсэн карт маань гарч ирж байна. За дараагийн маань 3 дугаар групп маань. За 3 дугаар групп маань за дэлхий карт маань гарч ирлээ. За ингээд та бүхэн маань хамгийн их таалагдж, татагдж байгаа группийн сонголтыг хийгээд уншлагандаа ороод ирээрэй. За ингээд групп 1-ийн маань уншлах эхэлж байна. Групп 1-ийн маань Moon картын сонголтыг хийжээ. За тэгэхээр бүгдээрээ эхний уншлага маань Бааны картнасаа асуух болно. За ингээд энэхүү хөзрөө ишин тавьчих. Яг за групп 1-ийнхний маань хувьд Moon гэсэн картыг сонгосон. Та тэр нэгэн хүний бодолд байгаа юу? За Луна карт маань дахиад гарч ирлээ. Сар карт маань. За энийг нөгөө тийш нэрвүүлж та. Яа тэгэхээр сая хөзрөө буруу тийш харуулсан байсан байна. Харилцаа маш тодорхойгүй байгаа юм байна. Та түүний бодолд байгаа юу? За том картаараа уншлагаа хийсээр нөгөө жижиг картууд маань эвгүй болчих. За групп 1 та түүний бодолд байгаа юу? Nine of Pentacles, Two of Cups, Magician, King of Wands, Queen of Swords. Хамгийн доотлын карт маань Nine of Sword гэсэн карт гарч ирлээ. За тэгэхээр та үнэхэрийн энэ хүний бодол санаанд байгаа юм байна. За хамгийн ихний карт маань угаасаа нөө сонголтын карт маань сар карт гарч ирсэн те. За сар карт маань таирын энэ харилцаанд маш тодорхойгүй байдал үүссэн учраас ер нь бол энэ харилцаа одоо хоёр тишээ болсон гэж хэлнэ те. За Six of Swords маань энэхүү карт маань ер нь бол байгаа газраасаа одоо шилжилт хөдөлгөөн хийж байгаа ийм карт байдаг. За тэгэхээр ямар ч байсан энэ харилцаа нэлээд одоо тэ нөгөө тодорхой бус байдал байсан ч гэсэн таирын хувьд энэ хүний хувьд чамаас одоо сэтгэл зүрхээ салгана гэдэг бол энэ хүний хувьд бол үнэхээр ингээд бас чаленжтай байсан боيو. Одоо чамтай байхдаа энэ хүн одоо тухтай байдаг байсан те комфорт зондоо байдаг байжээ. За гэхдээ энэ харилцаа бол ямар нэгэн байдлаар хоёр тишээ болсон. За гэхдээ энэ хүний бодолд бол та байсаар байгаа буюу нэлээд их орон зайг ингээд
одоо үлдээсэн гэх юм одоо энэ хүний бодол сэтгэлд таныг гих орон зай нэлээд юм том байдаг гэсэн үг. За King of Cups, Ace of Cups, за Magician те дээр нь Two of Cups карт маань та энэ хүний бодолд байдаг гэдгийг маш тодоос томруунаар илтгэж байгаагийн шинж юм аа. За дээр нь бол Two of Cups маань ер нь тэ таарийн мэдрэмж одоохондоо бол ингээ холдох орон зайн хувьд миний хувьд бол энэ салаад нэг их удаагүй байгаа харилцаа юм уу л гэж харж байна. Магадгүй те энэ харилцаа 6 сар дотроо юм шиг надад бол айгүй тийм шинхэн санагдаад байгаа байхгүй юу. За Nine of Swords карт маань те энэ хүн таны талаар ингээ бодоод ерөнхийдөө бол одоо те айгүй их нойрон хулждаг, одоо унтаж чадахгүй те нэг юм гээд айгүй юм төвөгтэй байдалд хүрдэг байгаад байна. За энэ хүн таны талаар бодохдоо те ер нь бол өөрийнхөө одоо өөрийгөө маш сайн авч явж чаддаг те ямар нэгэн хин нэгэн заавал хүн хажууд нь байж ч энэ хүний одоо те орон одоо юу гэдэг энэ хүн хин нэгнэр дотож ингэж амьдрдаггүй гэж боддог одоо энэ хүн одоо таныг те маш юм бие даасан юм мундаг одоо эмэгтэй ч юм эрэгтэй ч юм уу те ийм гэж боддог. За өөрийнхөө амьдралд энэ хүн бол үнэхээр буцаж ууг нь бол те манифест хийж байгаа юу гэвэл бол тийм. Эсэргээрээ энэ харилцаа өөрөө нөгөө нэг айгүй тийм төрөгдлөгтэй те айдас ихтэй тодорхой бус байдалтай нууц ихтэй байдал байсан учраас нэг тал нь бол энэ дээр бол айгүй тийм жанжин шугамтай маш хаалттай буюу Queen of Swords карт маань те ийм жоохон хүйтэн карт эдийн. За тэгэхээр нэг тал бол угаасаа нөгөө хоёр талын энерги одоо юу тийм солбич ерөнхийдөө бол орж ирдэг одоо айлч тал нь байж болно. Гэхдээ ерөнхийдөө бол яг нөгөө одоо шууд утгаар нь та яг тухайн хүнээ одоо тухайн хүнийхээ бодлыг уншиж байгаа юм шиг ингэж мэдэрч унших нь бол зөв. За King of Wands карт энэ хүний дотоод spark унаагүй байгаа буюу таны гэсэн одоо хүсэл тэмүүлэл нь бол дотооддоо байсаар байна гэсэн юм зүйлийг илтгэж байгаа гэсэн. Тэгэхээр би энэ харилцаа айгүй тийм цаг хугацааны хувьд холдоод удаагүй байгаа шинэхэн харилцаа гэж хэлэх гээд байна. За Queen of Swords нөгөө тал бол өөрийнхөө boundary-г татсан тий одоо өөрийнхөө хил хязгаарыг энэ хүнд ойлгуулахыг хүсэж байгаа. Яагаад гэвэл энэ харилцаа цаашаа хэрхэн явах нь маш тодорхойгүй байгаа учраас нэг тал бол нөгөө тал бол yes гэсэн ийм мэдрэмжтэйгээр нэгдүгээр группийнхаа маань одоо урагшилж байна. За тэгэхээр энэ хүний бодолд бол та байсаар байна. Энэ хүн таныг маш их санаж байна. Мөн хизээ алга болох вэ гэдэг бол маш тийм том асуултын хариулт болон үлдэж байна. Тэгээд энэ хүн эргэж ирэх үү гэдэг нэмэлт туршлага авахыг хүсэх юм бол та пэйж болон Instagram хаягаар хандаад хаалттай групптэй ороорой гэж хэлье. За энэ хүрээд нэгдүгээр группийн маань онцлог өндөрлөж байна. Бас хэрэг болсон байх гэж найдаж байна. Баярлалаа, баяртай. За ингээд групп 2-ын маань уншлах эхэлж байна. Групп 2-ын маань Six of Swords гэсэн картын сонголтыг хийжээ. За тэгэхээр ямар нэгэн байдлаар энэ харилцаа айгүй тийм painful те маш өвдөлттэйгээр хоёр тишээ болсон. Магадгүй энэ харилцаа таяр одоо муудалцаад гэхээсээ илүү энэ хүн хол явсан байж болно. Тэ ямар нэгэн байдлаар өөр тишээ явах шаардлага гарсан байж болно шүү дээ. Энэ одоо картн дээр маань уг нь бол их л ив найрамдалтай хоёр хүн те хоёр тишээ болох гээд ингээд ярилцаад энэ эрэгтэй нь одоо нэг цэрэгт явах гэж байгаа юм шиг те. За тэгээд мөн энэ эрэгтэй маань одоо нүднээс нь юм нулимс гарч байна. Тэгээд энэ тараа тийм үү. За тэгэхээр ер нь бол ингээд одоо хүсээгүйгээр хоёр талд байгаа хоёр хүн байх бас магадлал маш өндөр юм байна. За 2 дугаар группийнхны маань хувьд та түүний бодолд байна уу? Вау, сан картаар хэлж байна. Emperor, Queen of Swords, Queen of Pentacles. За та ч энэ хүнийг хүлээнэ гэсэн сууж байгаа юм шүү. Ер нь бол яг ингээд нэг айхтар муудалцаж салсан хүмүүс бол
2 дугаар группийнхан бол биш байна. Үнэхээр л тийм байна. За. За 2 дугаар группийнхны маань хувьд одоо ингээ эртгэл шиг хэлжий гэж бодлоо. Тэгэхээр энэ хүний хувьд бол одоо 2 дугаар группийнхны маань хувьд болохоор юу вэ гэхээр нэмэлт уншлага байхгүй. Тэ хэрвээ та 2 дугаар группийг сонгож байгаа бол нэмэлт уншлага авах шаардлагагүй буюу угаасаа хийдэггүй гэсэн үг. За энэ хүн бол одоо таарийн хувьд ямар нэгэн байдлаар яг ийм айхтартай нэг ийм токсик бүр ингээд одоо юу гэдэг 3 дахь хүн гарч ирээл те хөндлөнгийн нөлөөлөл гарч ирээл эсвэл бол айгүй тийм токсик харилцаа ч юм уу тиймэрхүү юм бол энд нөө ганцхан луна карт гарч ирсэн. За луна бол юу вэ гэхээр та зөвхөн гинт одоо зарим тохиолдолд ингээд бодож байгаад айгүй тийм юугүй болчдөг. Одоо таны итгэл найдвар зүгээр унчаад айгүй тийм нэг гинт унаад зүгээр буцаагаас сэргдэл гэсэн л нэг ганцхан л юм комент. За Knight of Wands карт маань бол айгүй тийм нөгөө хилээд байгаа хгүй те нөгөө халуун хүйтэн харшин гэдэг ер нь бол энэ чинь ийм байхгүй юу. Жохоо юм орон гарan энерги гэж яриа штэ те. Тэгэнгүүт хаяа бол та ингээд айгүй гоё итгэл найдвартай ингээд сууж яагаад нөгөө өмнө нь бол энэ хүн бол таныг үргэлж боддог, энэ хүн бол танд тайртай ийм сайхан энерги дээр нь энэ хүн бол ирнэ. Одоо бүр ингээд шууд 2 дугаар группийнхэндээ бол хэлчихье те. За тэгэнгүүт яагаад тэгж аав гэхээр за хамгийн ихний карт бол те сан карт маань. За энэ бол нар карт, энэ бол та энэ хүний хувьд амьдралын хувьд ер нь бол хамгийн чухал байр суурийг эзэлдэг буюу та одоо бодолтой те ингээд бид нар ингээд хүн төрлөختөн наргуугаар өөртөө төсөөлөе л да тий. Тэгэхээр бас хэцүү шүү дээ. Тэгэхээр одоо нар карт маань тарот картны хамгийн одоо бест гоё юм халуун дулаан энергитэй карт байдаг. Тэгэхээр энэ хүн таны хувьд бол үнэхээр л тий таныг одоо энд ингээд тэрвэрсэн байгаас тий тэрвэрсэн ингээд уйлаа зогсож шүү дээ. За тэгэхээр энэ хүн бол таныг одоо амьдралаасаа ингээд явуулж чадах бол хүн биш байна. Таныг өөрийнхөө хувьд амьдралынхаа нар гэж боддог. За Emperor бол аль үшээ энэ хүн бол амьдралаа тий ингээд одоо энэ хугацаанд ингээд нэг төлөвлөдөг шүү дээ. За ингээ хайртай хүнтэйгээ би одоо ингээ магадгүй те та хоёр хоол байгаа ямар нэгэн байдлаар жоохон гунигтай юм байгаа ч гэсэн буцаад нийлэх тэр одоо зүйлийг та хоёр гоё ярилцдаг. Энэ хүн өөрийнхөө дотор талдаа те яг ингээ цуг амьдрах тэр нэг гоё мөрөөдлөө тэр одоо юу гэдэг төлөвлөгөөгөө гэх юм үү те бүр ингээд айл үшээ зураглаад гаргацсан алсын хараатай, холын хараатай хүн байгаад байна. За Queen of Swords карт маань тэ нөгөө талдаа ер нь бол та хоёр ингээ амьдрал айл үшээ ингээд маш гоё том зураглалаар зурчихсан тэ одоо энэ гоё бүхэл бүтэн тэ энэ амьдралыг ингэж туулна гэд ер нь бол ингээл гоё magical тэ эн чин ер нь бол гоё яахгүй юу. Тэгэхээр та энэ хүний одоо бараг тэ яг эхнэр нь гэж хэлэхэд болно гэсэн үг. За Queen of Pentacles ч юм бол тэ энэ хүн одоо жишээ нь ингээд одоо бүх зураглалаа маш ингээ гоё томоор хараа суужангууд энэ та тэр хүний одоо гэрт нь эхнэр нь болоод айл үшээ ингээд те гоё хоолыг нэгээд хүүхдүүдийг гаргаад за яг хөө тэр заавал энэгээр хязгаарлагдахгүй л да. Тэгтээ ингээ гоё аз жаргалтай сайн сайхан амьдрнаа гэд таныг айл үшээ энэ хүн өөрийнхөө гэр бүлийн хүн гэж хардаг. За таныг бодохоор зүрх сэтгэл нь те Ace of Cups буюу үнэхээр ингээд гоё халгиж цалгиж чаддаг хайртай. За Magician бол энэ хорвоо ертөнцид таныг өөрийнхөө те яг надтай цуг байх хүнээ би олсон өөрийнхөө яг ингээд те бодож өөрийнхөө яг одоо оюун санаанд төсөөлж байсан хүн маань бол энэ хүн мөнөөсөө мөн гэдэгтэр аль үшээ ингээд баталгаатай болсон буюу Empress бол үнэхээр яг тэр ихгүй. Яг тэ эмэгтэй хүнд, эрэгтэй хүнд ч юм уу байдаг те бүх төгс төгөлдөр зан чанар байдаг буюу та энэ хүний хувьд ерөөсөн нөгөө хорвоо ертөнцөөс гуйсан аюу том нөгөө тэ нэг юм гуйсан бэлгэн яг юм бодит амьдрал дээр ирсэн гэдэг энэ үнцгийг энэ хүн хардаг учраас танд одоо үнэхээр хайртай. За Emperor болон Empress карт хоёулаа гарч ирсэн гэдэг маань та хоёр маш гоё юм хүчрхэг couple буюу аюу тийм хүчтэй одоо энергитэй юм хосууд болно. Тэ цаашаа аз жаргалтай сайн сайхан амьдрах ингээ бүрэн боломжтой. За Two of Cups маань яг soul card те soul mate card та хоёрыг хорвоо ертөнц ингээд үнэхээр холбосноо гэвэл тийм
та хоёр хоёулаа нэг нэгэндээ яг ижил тэнцүү хайртай нэг нэгнийгаа бас маш гоё ингээд тэ нөө филингээрээ мэдэрдэг. За энэ хүн бол хорвоо ертөнцид та хоёрыг дахин нийлүүлэх нь тодорхой буюу тэ Wands карт ч өөрөө нөгөө нэг хүсэл тэмүүлэл ахгүй тэ ямар нэг юм гоё ямарваа нэг зүйлийг хийхэд хүнд ийм түлхдэг зүйл байдаг шүү дээ. Тэр зүйл чи одоо жишээ нь ингээд одоо нөгөө энэ бол яг нэг ийм гоё очтой ийм spark одоо ийм нэг хүсэл тэмүүлэл те нэг гоё зүйлийг олоод харсан нэг гоё одоо нэг ийм мөрөөдлөөрөө жигүүрлж байгаа хүмүүс бол айгүй гоё ийм inspireтай явдсан шүү дээ. Тэгэхээр ер нь бол энэ хүн бол ерөөсөө тэр чигтээ таныг бол аль үшээ өөрийн хүн гэж хардаг. Тэгэхээр энэ хүн бол таны амьдралд ямар ч исэн ирсний дараа бол та энэ бол та хоёрын асуудал болж тархна шүү дээ. За тэгэхээр энэ хүн бол үнэхээр л те одоо та бол энэ хүний хувьд бол одоо саана байх нэ. За энд ингээд өглөө өөрөөр л одоо те нэг баяртай гэд нөгөөтгөө айгуугаа ив наримталтайгаар явуулж гинэ гэд анх хэлсэн те. Яг л тэр зарчмаараа яг тэр энергиэрээ маш гоё уншлага болж дууслаа. За ингээ хоёрдугаар группийнхэн маань үнэхээр nice. За энэ дээр бол нэмэлт уншлага байхгүй гэж хэлье. За ингээд энэ хүрээд одоо уншлага маань өндөрлөж байна. Тэгээ та бүхэнд хэрэг болсон гэж найдаж байна. Баярлалаа, баяртай. За ингээд групп 3 маань уншлага эхэлж байна. Групп 3-ын маань дэлхийн картын сонголтыг хийжээ. За дэлхийн карт бол ending тэ төгсгөл карт. За ямар нэгэн цикл тойргороо дуусж байна. За нөгөө тойрог руу ороход гэдэг шигтэй төсөөлөх юм бол нэг юм нөгөө тойрог руугаа ороход хугацаа хэрэгтэй байж болно. За ямар ч хэлсэн энэ харилцаа бол яг тэр дагуу эхний цикл дууссан гэсэн ийм энергитэй карт юм аа. За групп 3 та түүний бодолд байгаа юу? За Page of Wands, Two of Wands, Magician, High Priest. За энэ сүрхий энергитэй картууд гарч ирж байна. Page of Cups, Seven of Swords, Tower. Тийм ээ, Tower карт дутагдаад байсан. Five of Cups уруу гарч ирж байна. Four of Pentacles, Three of Pentacles, Lovers, Strength, Four of Cups. За тийм ээ. Одоо бол тэ үнэхээр л харилцаа мөн байна. За тэгэхээр групп 3-ны маань хувьд үнэхээр л нөгөө нэг тэ тойргороо нэг цикл дахиад нөгөө талын цикл буюу дахиад нөгөө талынхаа та нөгөө бөмбөлөг рүүгээ ороход та хоёрт хугацаа хэрэгтэй байх нэ. За ер нь бол нь шүү дээ энэ харилцаа бол эндинг болсон уу гэвэл тийм байна. Одоохондоо бол та хоёр энэ хүн таныг одоо тэ та түүний бодолд байгаа юу гэвэл тийм. Yes. Энэ бол yes. Бодолд нь байхдаа гэхдээ шүү дээ энэ хүний бодолд байхдаа ямар нэгэн тийм feelings нь алга. Cups буюу одоо зүрх сэтгэл. Тэ дандаа ийм логик бодол тэ одоо асуудал, амьдралын асуудал, энэ харилцааны асуудлууд гэдэг сонголтууд гэдэг ч юм уу те дандаа нэг иймэрхүү зүйлүүд айгүй их байгаад байна. За тэгэхээр одоохондоо бол нь шүү дээ энэ хүн таныг гэсэн сэтгэл байгаа боловч яг үнэндээ бол нэг тийм хайрын жоохон юм нэг одоо нөгөө нэг уналттай гэсэн үг. За ингээд төсөөлөе л да тэ нэг юм
одоо халуунаар ингээд халууны температурын нөгөө халуун хэмждэг температураар нэг энэ хүний хайрыг хэмжиж үзэх юм бол температур нь бол дээшээ тэгж халуунаар заахгүй гэсэн үг. Нөгөө feelings нь унтсан байгаа тоххой юу. За таны талаар ингээд те ямар нэгэн байдлаар мэдээлэл ингээд харах гад те ингээд ийм юу хийж байгаа бол яаж байгаа бол гэдэг байдлаар бол энэ хүн бол одоо нүдээ болоо салгаагүй байна. Гэхдээ feelings байхгүй. За сонголт бол энэ хүн те за энэ хүн одоо жишээ нь тантай урагшлах уу одоо эсвэл би ганцаараа урагшлах уу гэдэг юм уу те яг нэг ийм сонголтын зам дээр байна. За дээр нь энэ хүний хувьд бол одоохондоо айгүй тийм мэдрэмж нь бол айгүй хөнгөн буюу та энэ хүний амьдралд одоо жишээ нь ингээд шууд одоо энэ хүн таныг тэ би одоо 3 дугаар группт гэрлэе гэжлээ тэ эсвэл албан ёсны гоё үргэлжлээ эхлүүлээ сүй тавьж гэдэг юм уу яг ийм зүйлийг бол энэ хүн ерөөсөө бодохгүй байгаа буюу маш хөнгөн сэтгэлгээтэйгээр энэ зүйл рүү урагшилж байна. За та хоёрын хувьд дунд бол үнэхээр тэ нэг ийм нууцлаг байдал гэдэг зүйл бол маш их байсан байна. Өөртөө хороо байж чадаагүй байна. Нэг нэгнээсээ юм нуусан байна, тэ? Худал хуурмаг бас зүйлс байна. Энэ зүйлс маш удаан хугацаанд өрнөөд одоо эцэст нь ингээд дэлбэрч байгаа байхгүй юу? За энэ бол тавар тэ. Одоо нөгөө гинт ингээл нөгөө нэг зүйлс ингэж нэг хүний амьдрал чинь нөгөө алга эргүүлэхийн зуур гэдэг шигтэй ер нь бол ийм газ одоо юу гэдэг нүд ирэмхийн зуур ер нь бол юмс өөрчлөгддөг тий. Тэгэхээр ер нь л баг нэг иймэрхүү удаан хугацаанд магадгүй хадгалагдаж явсан худал хуурмаг нууц зүйлүүд ил гарсан байх магадлал нь бол маш өндөр. Энэ зүйлс одоо тий баригдсан гэдэг ч юм шиг тий. Одоо Ace of Swords бол тий мэдсэн шүү тий баригдсан шүү гэдэг шиг жоохон тийм мэдрэмж. За Five of Cups маань ер нь бол нөө feelings айгу унсан нурсан зүйлс байгаад идэг боловч уруу тишээ харж гарч ирсэн нь яг хоо энэ зүйл дээр та хоёр хичнээн юм огцом амар эргэлт хийсэн ч гэсэн ер нь бол энэ зүйлийг те нэг юм зүгээр ингээм одоо за окей те энэ зүйл магадгүй болох байсан ч гэдэг юм уу те нэг юм мэдрэмжээрээ энэ зүйлийг ингээ хүлээж авсан л гэсэн үг. Тэгээд энэ харилцааг ерөөхдөө бол энэ хүрээд стоп гэдээ ер нь бол зогсоосон. За та хоёрын дунд бол ямар нэгэн байдлаар одоо дуусгаагүй үлдсэн зүйлсүүд бол байна. Дээр нь энэ харилцаанд одоохондоо бол энэ хүн бол тэ таныг нөх айхтар тэгэж яг ингэж нөгөө санаж бодож тэ ингээ хайр сэтгэл гэл нэг бүр ингээ зүрх сэтгэл нь өвдөөд ингээ гуниглан гэхээсээ илүү зүгээр энэ харилцаа бит хоёрт те нэг юм тодорхой бус нууцлаг зүйл ихтэй байсан учраас гээд нэг жоох учрыг олохгүй л ингээд нэг үзээд байна. Тэрнээс иш бол нөгөө нэг ихний хэлснээр те энэ хүн бол яг одоохондоо бол үнэхээр яг хайрандаа умбаад те unconditional love гэж ярьдэн шүү дээ. Ямар ч болцлогүйгээр таныг хайрлаад ингээд байгаа зүйл бол одоохондоо нөө. Тэгээд энэ дундчин бол үнэхээр та хоёрт маш их нууц байжээ. Одоохондоо бол энэ хүн тантай ямар нэгэн те ийм харилцаа холбоо тогтоогоод одоо аюу гоё ингээд те фан байгаад нэгээ ингээд хүндлээд хайрлаад аюу гоё ингээд харилцаа эхлүүлчих гэхээр нөө энэ хүн бол одоохондоо үнэхээр нөгөө талынхаа бөмбөлөг рүү орох уугүй юу гэдэг энэ сонголт бол энэ хүний хувьд аюу чухал байна гэсэн үг. За ингээд групп 3-ын маань уншлагыг хүрээд өндөрлж байна. Тэгээд та бүхэн маань тэр эргэж ирэх үү гэсэн нэмэлт сэдвийг маань авахыг хүсвэл пэйж болон Instagram хаягаар хандаад хаалттай групптэй орж үзэх юм аа. За ингээд энэ хүртэл танд бас хэрэг болсон байх гэж найдаж байна. Баярлалаа баяртай.